Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За ингээд англи хэл сурах гэж байгаа, амжилтанд хүрэх гэж байгаа та бүхэндээ би чөлөө цагаа яаж хэрхэн үр ашигтай өнгөрүүлэх вэ гэдэг зөвлөгөөг өгөхөргийа. Энэ асуултыг миний Facebook дээр нэг хүүхэд холбогдоод уцтаад тэгээд бид хоёроо ярилцаж авах зур бас түүнд өгсөн зөвлөгөөнд гарсан юм а. Тийм болохоор та нар энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Хэрвээ та нар шинээр ирсэн бол намайг 50 гэдэг би ээж эхнэр чөлөө цагаараа амжилтанд хүрэхийг хүссэн хүмүүст өөрийнхөө зөвлөгөөг цахим орчинд ингээ хүргэж байна. 50 амьдралыг Монголдо хүргэе гэж би боддог учраас та бүхэнд нэг хүнд ч гэсэн энэ санаа минь амжилтандаа хүрэхэд чинь тус олно гэж найдаж байна. За тэгээд шууд ингээд зөвлөгөөндөө ороход чөлөө цагаараа бид нэр яаж англи хэлийг хурдан сурах вэ гэдэг. Яаж IELTS-ийн шалгалтандаа бэлтэх вэ? Одоо ингээд шалгалтууд дуусаад зуны амралт эхэлж байгаа энэ үед та нар өөрсдийнхөө чөлөө цагийг яаж өнгөрүүлэхээ маш сайн бодох хэрэгтэй. Миний хувьд саяхан Power of Habit буюу зуршлын хүч гээд Чарлз Дюхигийн номыг бүтнээр нь уншиж дууссан байгаа. Тэгээ энэ номыг би та бүхэнд бас уншихыг зөвлөж байна. Яагаад вэ гэхээр ямар нэгэн зорилго зорилтанд та нар хүрээ гэж бодож байгаа бол та бүхэн өдөр болгон хичнээн цэгийг юун зарцуулж ийн өдөр болгон та нар юу хийдэг вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Ийм учраас та бүхэн зуны амралтаараа ч гэсэн интернетгүй цуслан дээр байсан ч гэсэн эсвэл замд машин дотор суугаа явж байхдаа ч гэсэн ном уншиж болно. Нэг зүйлийг хэлэхэд та нар хэрвээ ямар нэг зүйлийг надаас асуумаар байвал доор сэтгэлдлээр бичиж үлдээж болно шүү. Эсвэл Instagram дээр миний 50 Haven эсвэл 50-аас гэсэн англи монгол хоёр Instagram хуудасууд байгаа. Тэн дээр шууд мессеж хийж болно. Тэгээд энэ сэтгэлдлийг би та бүхэнд харуулъя. Энэ сэтгэлдлийг би сонголоо. Дараагийн удаа миний бичлэгт орохыг хүсэж байвал та нар өөрийнхөө бодож байгаа бодол эсвэл асуултуудыг сэтгэлээр доор бичээрэй. За ингээд энэ охинд өгсөн зөвлөгөөг орж харъя. Одоо чи жишээлбэл чөлөө цагаараа нэг кино үзэж байгаа юу? За. Тэр киногоо үзэхдээ чи англиар үз. Би яадаг байсан бэхээр KBS Ariran гэдэг солонгосын нэвтрүүлгүүдийг үзэхдээ зөвхөн дууг нь аяхан болгож агаад англи хийг үсгтэйг нь үзээд тэгж явдаг байсан. Англи доогоороо сабтайтл бичгтэй байдаг штэ. Subtitle. Чи кино үзсэн ч дуу сонссон ч тэгээд ерөнхийдөө дандаа англиараа тэрийг үзэж явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яаж ийна гэхээр чи монголоор кино үзээд явахаар чинь тэр чинь чи тэр цагийг цаг 30 минутыг чи зүгээр ингээд өнгөрөөчихөж байгаа гэсэн үг байхгүй. Тэрнийхээ оронд жишээлбэл Wonder Woman гэх юм уу тэр киног үзэхдээ хүртэл за хэрвээ чи монголоор англиар үзээд бичгтээ нь үзээд ойлгохгүй бол дахиад яг монголоор үзээд тэгээд англи хэлээ сайжруулах талаасаа тэгээд дахиад англиараа үзээд тэгж нэг тархиндаа би яагаад кино гэж байгаа юм бэ гэхээр штэ тий. Кино ийм сериалууд чинь хүүхэлдэйн кино ч гэсэн дөрөс үйлдэлтэй болохоор үйлдэлийн тий үйл үг тэрнээсээ гол тухайн орчны утга ойлгоход маш их төхөн болдог байхгүй юу? Тэр үйлдэлийг нь харж агаад тэгээд за ийм ярьж ийн гэдгийг чиний тархи чинь ойлгочихж байгаа учраас чи тэр үгийг мэдэхгүй байсан ч гэсэн дараа нь словардад харахад илүү амархан тэр кинон дээр тэгж ярьж ирсэн гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар. Тэгээд ном унш. Би бол хуулан бичлэг хий гэж хамгийн сүүлийн бичлэг дээр нэг зөвлөжсэн. Яагаад гэхээр хуулан бичлэг гэхээр чинь яг номноос зөв дүрмийн дараалалтай тийм үгнүүдийг яг яаж зөв бичиж гин гэдгийг чиний гар тарих тэр чинь ингээ боловсруулаад явж байгаа гэсэн үг байхгүй юу? Гол нь чи ямар 5 метр хүүгээрээ сурах боломжоо өсөж гин л гэсэн үг шүү дээ. Тэгээд чи гадаа салхинд алхаа явсан ч тэрийг гоё сонсоод явдаг ч юм уу те. Гоё дуу хөгжим подкаст гэж мэдэх үү? За подкаст гэдэг чинь болохоор нэг интернетээс ерөнхийдөө радио богино хэмжээний радио ярилцлагууд гэсэн үг байхгүй юу? Дуу хөгжимж хийж болно. Тэгээ ихэнхдээ ярилцлагуудын
чи утсан дээр татаж аваад сонсож болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ яаж авах вэ? Подкаст одоо утаснасаа Google Play гэж байгаа шүү дээ. Тэндээсээ подкастын за SoundCloud гэж байгаа. Эсвэл бол Castbox гэж байгаа. Эсвэл бол хэрвээ iPhone-тай бол iTunes дотор бас байгаа podcast гэдэг. За. Тэгэхээр энэ охинд өгсөн зөвлөгөөтэй яг адилхан та нар чөлөө цагаараа ямар кино үзэж чинь хэрвээ үнэхээр англи хэл сурахыг хүсэж байгаа бол киногоо англиар үз. Одоо кино үзхийн бас нэг зүйлийг та нарт би онцолж хэлэх нь юу вэ гэхээр кино бол ялангуяа ярианы хэл байдаг учраас ярианы хэл нь тодорхой л одоо төдийлөн дүрмийн дагуу яваад идэггүй та нар мэдж байгаа. Бид нар өөрсдөө хоорондоо ярихдаа ч гэсэн дүрмийн дагуу ярьдаггүй шүү дээ. Ном шиг ярьдаггүй. Учраас бид нэр дүрмийн хувьд бол яг тодорхой хэмжээний одоо тасгалыг бол давхар хийж явах ёстой. Гэхдээ кино үзээд, подкаст сонсоод тэгээ ингээ явах юм бол та нарын хувьд нэг зүйлийг нэгэн хэвийн хөвшмөл ингээд хийгээд одоо өөрийгөө залхаахгүйгээр сонирхолтой байдлаар дуртай киногоо үзээд тэгээд давхар англи хэлээ сурах боломжтой. Гэхдээ энэ подкастын талаар би бас та нарт хэлэхэд хэрвээ та нар подкастыг одоо мэдхгүй байгаа бол iTunes юм уу Play Store-аас авч болно гэсэн би ч гэсэн өөрийнхөө зарим зөвлөгөөнүүдийг подкаст дээр оруулсан байгаа. Миний англи хэл дээр хийдэг бичлэгүүдийг маань болохоор Tevins Haven гэж SoundCloud дээрээс авч болно. Монгол яриануудаа маань болохоор би бичлэгүүдээ шууд яриа болгоод SoundCloud дээр бас тавьсан байгаа. 50-аас гэж байгаа. Миний монгол бичлэгүүд бол бүгдээрээ 50-аас гэдэг одоо энэ сувгуудаар явдаг. Харин англи хэлээр хийдэг бичлэгүүд маань бүгдээрээ Tevins Haven буюу Tevins Haven гэдэг бичлэгүүдээр явдаг байгаа. Тийм болохоор та нар интернетээс, YouTube-ээс, SoundCloud-аас авч болно. Би утгагүй энэ подкастуудаа iTunes руу оруулна гэж одоо төлөвлөж байгаа. За тэр болтол SoundCloud-аас авах боломжтой юм шүү. Эцэст нь хэлэхэд хэрвээ миний зөвлөгөө та бүхэнд таалагдчихж байгаа бол эрхийн мэрэгний өргөд лайк тэгээд хэрэгтэй хүмүүст нь бас энэ бичлэгийг түгээж одоо хуваалцаарай. За ингээд тайван амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Хүн миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.